그래서 어떤 일일 때 Монголын ногоон намаас өгөхөөр тавьж байгаа шаардлагыг хөрвүүлж байна. За би улсын хурд Монголын ногоон намаас өргөж байгаа шаардлагыг та бүхэн уншаад өгчий. Улсын хурд шаардлага хөрвүүлэх тухай. Улсын орны өмнө тулгараад буй тулгуурласан асуудлыг шийдвэрлэх төр засгийн доктортой үйл ажиллагааг хангах үндсэн үүрэгтэй улсын хурд түүний гишүүн та бүхэн ард түмний өмнө хүлээсэн үйлдэл умартан Монгол төрийн үйл ажиллагааг гацааж талцсан хуваалцсан бидний сонголтыг үйл хөдлөх нь улсын хурлыг хэрүүл маргааны талбар болгож төр тэтгэх гэдгийг алдагдуулж байгаа тул Монгол улсын их хурлын тухай хуулийн 31-р зүйлийн дагуу улсын хурлыг тараах асуудлыг авч хэлсэн хэрэгжүүлэхийг та бүхнээс олон түмэн сонгож дэмжигч нарын нэрийн өмнөөс шаардаж байгаа болно. Тэгэхээр энэ шаардлагын хариуд хуулийн дагуу бичгээр эрүүлээгүй тохиолдолд бид бусад улс төрийн хүчин болон нийт ард түмний урайлан дахин сонгуул явуулах ажлыг эхлүүлэх болно. Монголын ногоон загс ийм шаардлага улсын хурлд хүргэж за мэдээж хэрэг мэдээллийн та бүхэн олон нийт энэ яагаад ийм шаардлага хүргэх болов? Ногоон намаас одоо яагаад энэ Монголд 25 улс төрийн хүчин байна? Парламент суудлаа хэдэн нам байгаа вэ? 4 нам байна уу тийм ээ? Тэгээ одоо 25-аас 20 бусад улс төрийн хүчнүүд ингэ шаардлага хүргүүлэхэд ногоон нам ийм яагаад шийддэг вэ гэж. Тэгэхээр энэ бол хэд хэдэн үндсэн шалтгаантай. Нэгдүгээр бол та бүхэн Монгол улсын хурд болж байгаа янз янзын хэрүүл маргаан ялангуяа манай биелагч авахын гишүүн хэлдэг шүү. Энэ чи ямар бузрын газар вэ? Хэрүүл хийсэн улсууд байж байгаа гэдэг. Ийм нэг уур амьсгал улсын хурд бий болжээ. Энэ бол одоо ард түмэн бол улсын хурлыг дотоод процессыг солихоос болж төвшөөж тэн дээр бол одоо улс төрч мэтгэлцэн явагдахгүй энийгээ одоо муулсан, доромжилсан, хэрэлдсэн ийм л орчин бий болчиход байгаа. Энэ улсын хурд бол олон нийтийн асуудал шийдэх чадвар нь бүгд авчирч байгаа шүү. Ийм зүйлүүд бол одоо ард-түмний дуу болсон жавхлан мэдийн гишүүд бол хийж байна. За хоёрдугаар улсын хурлд одоо олонхын санд аваад 65 суулд авсан ардын наманд хуваагдаж байна. Тэр маань хурдаа орж ирэхээ болоод улсын хурлын тухай хуулиар улсын хурлын гишүүн бол улсын хурлын үйл ажиллагаанд идэвхтэй оролцох ёстой юм үүрэгтэй шүү дээ. Гэтэл одоо 32, 33 гэж хуваагдаад улсын хурлын ерөнхий сайдын кабинетийг батлах асуудал гацаах шинжтэй юм шиг. Энэ нь маш удаан үргэлжлэх шинжтэй. Энэ байнга мэдрэлийг дээр хооронд нь одоо тэрүүл маргаа усаа сүүлийн үед одоо тэр хурдаа орж ирэхгүй байгаа хэсэг нь Монгол ардын хувьсгалд намд орох сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх нь шүү. Өөрөөр хэлбэл сонгуулийн тухай хуулиар аливаа гишүүн бол намаас гараад өөр намд орох харьцсан баг. Одоо сүүлийн хуулийн дэвштэй зүйл. Тэгэхээр ч одоо тэрийг зөрчил Монгол ардын хувьсгалд намд орох асуудал одоо хэвлэл мэдээлэлээр ярьж байгаа шиг энэний анхандаад хилцлүүд хийгээд явж байгаа шиг байна. Гуравдугаар бас бидний энэ үндэслэж байгаа асуудал юу гэхээр олон улсын хэмжээнд Монгол улсыг хэвгүй байдлаар харуулж хийж байна. NHK-гээр та бүхэн харсан баг. Америк, Японд болох дээр одоо Абе бол доод тагмад хараагаар сонгуул зарласан. Энэ яагаад Абе доод тагмад хараагаар сонгуул зарласан бэ гэхээр намын 14 гишүүн намаас гараад шинэ байгуулагдж байгаа тэр Токио хотын засаг даргын зураг байгуулж байгаа шинэ намд орохоор асуудал намынхаа нэр хүн бас нам ингээд дотроос нь гişүүд гарч байгаа энэ нам болж байгаа гэдэг сонгогч нарын итгэлийг нөлөөлөх үдээс намаа тараагаад шинэ сонгуул зохион байгуулахыг уриалдаг бас. Энэ NHK-ийн нэвтрүүлгийн хажуугаар энэ одоо Абегийн хийж байгаа алхмын хажуугаар Монголын одоо олж байгаа улс төрийн орчныг үзүүлж байгаа жишээ. Энэ дээр юу гэж тайлбарж байгаа за ерөнхий сайд байсан хүн нь болохтой ойлгол сул удирдлагаас болоод огцорч явах шиг байна. Орон бол хажууд нь байсан шадар сайдыг өвлж аваад ерөнхий сайдаа сонгогдчихэ. Энэ шадар сайдыг өмнө тулгараад хоёр үндсэн асуудал байна. Нэгдүгээр Монгол улсын эдийн засаг гацаанд орсон. Гацаанд орсон гэх нөгөө нэг олон улсын валютын сангийн хөтөлбөр эднийг ярьж байгаа шиг байна. Нөгөө нэг асуудал бол намын дотор хангалттай болоод авсан. Энийг яаж одоо шийдэх вэ? Энэ хоёр үндсэн боломжтой асуудал энэ ерөнхий сайдын өмнө байна. Энэ баг вишгүй асуудал мэд тайлбарлаж байна. Өөрөөр энэ ерөнхий сайд бас цаашаа удах ирээдүй магадлал байна уу гэсэн үүргийг NHK түүний одоо мэдээлэл дамжуулсан сурвалжлагч нар одоо дүнээр гаргаж байгаа шиг. Тэгэхээр бид нар одоо улс төрийн орчинд үйл ажиллагаа явуулж улс төрийн хүчин бол энэ дээр ер нь Монголын эдийн засгийн гарцсан юм байна. Одоо нийгэм улс төрийн хүчний гарцсан юм. Ингээд энэ хоёр хоорондоо нэг нь орж ирэх, нэг нь орж ирэхгүй гацаагаад тэрүүлээ хийгээд бидний сонирхоод ингээд үтээ суугаад ах юм уу? Эсвэл улсын хурлын тараад энэ нам бол дотроо зөвлөгөө хийгээд
намаа тэр дагсан намынхаа даргаыг дагсан нэг хэсэг нь сонгуультай өөрийнхөө хөтөлбөр хэрэгжүүлж ороод энийг дэмжихгүй байгаа өөр талыг барьж хоорондоо таарах болсон шинээр нам байгуулсан. Эсвэл одоо хэвлэл мэдээлэл дээр сошиал гараад байгаа шиг Монгол Ардын хувьсгалт намд ороод ингээд сонгуульд орох нь энэ нь бол улс төрийн үйл шин юм аа. Улс төрийн монголчууд илүү өөрийгөө чөлөө гэсэн байр үүднээс улсын хурлыг тараах шаардлагыг энэ тараах асуудлыг одоо улсын хурлын тухай 31-р зүйл байгаа хуулийг эний дагуу авч хэлцэхийг одоо шаардж байна. За энэ шаардлага ингээд хэвлэл мэдээлэлээр тав дамжуулан олон нийтэд үзвэл одоо ингээд энэ хэвлэлийн бодлыг нас гараад энэ шаардлага авах ёсоо улсын хурлд хүргэж өгнө. За сурвалжлагч олон та бүхнээс одоо асуулт байна уу? Хариулт өгөх юм байна. Өнөөдөр эдийн засгийн байдал дээр намаас ямар төвлөлт хийж байгаа? Одоо бид нар бол өгж үзэж байгаа олон улсын валютын сангийн хөтөлбөрийг одоо жинхэнэ хэдэн гараа үеийн дэмжиж байгаа. Яг л олон улсын валютын сангийн хөтөлбөр эхлэхээс өмнө бид нар олон улсын валютын сангийн Герман талынхын Sparkasse гэж байгууллагын үйл ажиллагаанд дүгнэлтийг үзүүлсэн. Тэдний хэмжээгээр Монгол улсын төсвийн 4 төгрөгийн нэг нь бол булгааж байна гэсэн юм дүгнэлт гарсан. 4 төгрөгийн нэг. Тэгээ одоо та бүхэн одоо нэг Монгол улсад энэ тендерийн хэрэгжилж байгаа үйл ажиллагаа санаж байгаа. Зүгээр автобусны карт уншуулах төсний 4 төгрөг байхад Солонгосын компани 30 тэрбум төгрөгийг хэмжиж байгаа шүү. Өөрөөр манай эдийн засгийн дотоод хулгайг нөлөөлсөн 4 төгрөгийн нэг. Тэрээ олон улсын валютын сан энэ хөтөлбөр цаашаа хэрэгжих юм бол Монголын эдийн засаг 25% өсөх ёстой. Одоо 5.6% өсчлөө гэж бид чиг баярлал ярьдаг шүү. Өмнө нь ерөнхийдөө 25% өсөх ёстой. Тэгэхээр бид нар олон улсын валютын сангийн хөтөлбөр цаашаа хэрэгжихэд бол Монголын эдийн засаг гаргалгаа байна. Бид нар бол одоо Грек юм уу одоо Хямраад байгаа улсууд шиг биш үү? Монголын эдийн засгийн нөөц болцоо ихтэй. Хамгийн их давуу тал нь юу гэхээр эдийн засгийн багтаамж нэг баг. Тийм ээ 3 сая хүн амтай гэх мэтчлийн давуу талууд байгаа учраас эдийн засаг бол нэг асуудал биш. Энийг бол хямрахгүй төр засгийн нэгдсэн нэг бодлого явуулаад энэ хүн амжилтанд хүрэх болцоотой гэж харж байна. За өөр асуудал юу? За тэгэхээр хэд үндэстэй явлаа те нэгдүгээр бол одоо нам хагарч байгаа учраас ард түмжийн ардын намд сул гэж сонгосон шүү. Тийм учраас нам харагдаад одоо 30% руу хоолж байгаа. Энэ нам бол ард түмний сонголтыг төлөөлөх чадваргүй болж байгаа учраас өөрөөр дараах асуудал ярьсан. Хоёрдугаар гадаад монголчуудын нийт өсөлтөөр нөлөөлж байна. НХК гэсэн дэлхийн одоо нийт хэвлэл мэдээллийн 15 байгууллагын нэг шүү. Энэ байгууллага Монгол улсын одоо дотор улс төрийн орчныг бол жоохон хашин шогн маягаар ярьж танилцуулж шээ. Монголчууд бас нэг ямар ч сайн улсууд эдээ те уг нь засгийн зохицохоо багаар авцдаг шээ. Ямар ч улс одоо шадар сайд нь тийм ээ засгийн зохицуулчаад эргээд одоо ингээд ерөнхий сайд болоод явчихдаг юм 400 юм шиг байхгүй. Ялангуяа Япон шиг самураа хүмүүжлтэй нэр төрөө боддог. Ийм улсууд энийг идэрдэг сонирм учраас энийг гаргаад шээ. Монголчууд энэс бүр ичхээ болсон. 96-аас 2000 оны үед нарийн эзэн засгийн газрын хөтөлбөртэй бас тэгээ үзлээ. Америкийн кабинет гишүүд нь өөрсдөө тогтоолоод сүүлийн сайд явуулдаг. Энэ утгаараа Монголд байгаа энэ улс төрийн шудраг ус байдал тэгээд энэ соёл ёс зүйн байдлыг одоо соёл хөтөлбөр улсын хурлын тардаг энэ механизм бий болох хэрэгтэй. Үнэхээр одоо сонгогдсон намын хоорондоо фракц болоод ардсан намын өнгөрсөн 4 жил бас хоорондоо фракц болсон гэсэн атуурга бас хажуудлан байсан нэг шадар сайд нийлсэн нөхөр бас тосруулаас ерхий сайд явуулдаг. Энэ бол олон улсад монголчуудын нэр хүндийг тааж байгаа учраас улсын хурл нь бол тардаг юм механизм байна. Энэ чинь улсын хурлын хуулийн заачаад байна шүү. Улсын хурлын хуулийн 31-р зүйлд улсын хурл өөрөө таасан механизм. Энийг бол улс төрч нэг хариуцлага олгож энэ асуудлыг авч хэлцээ тараа нэмэр шинээр сонгуул явуучих юм бол эрүүл маргаан тусдаа тийм ээ явагдана. Тэгээ бас сонгуул бидний яг ачаалал гэдэг юм шиг Монголын сонгуул ард түмэн сонголтыг сайн хийж байгаа. Энэ нь бол одоо шудраг болж байгаа энэ олон улсын сонгуулийн байгууллагууд ажиглагч байгууллагууд Монголыг төвшүүлж хийж байгаа. Тийм учраас сонгуул маань ямар ч шудраг болон
харин сонгод нэг бишээдээ улс төрчдөө тийм ээ шудраг хүмүүсийг сонгох асуудал бол ард нь бидний зорилго болж. Тийм учраас хурлаа дараагийн дараагаад тэгээд сонгуулийн дараагийн дараагаад хийчихвэл монголчууд бидлэгт бол үрэг шигтамаа гэсэн юм Монголын намайг бусдын дүнлэг энийг бол бид нэр таавнаар хэмжиж одоо нэг олон нийт өргөж байна. Тэгээд шаардлага бичгээр өсөж боллоо. За ингээд асуулт байхгүй их баярлалаа. Асуулт асуулт таалах гэж байна. Тэгээд дараа чи үлээс танд ямар манай намаас явуулж байгаа мэдээллийн энэ арга хэмжээнд өтөө орцож байгаа гэж байна. Баярлалаа.